байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би өөртөө хөрөнгө оруулах уу гэдэг сэдвээр ярих хүсэлтэй байна. Амжилтаа яваа хүмүүсийн амжилтанд хүрсэн нэг гол арга гэвэл тэд өөрсдийн гэсэн ментортой байдаг. Тэд өөрсдийн гэсэн амьдралын дасгалжуулагчтай байдаг. Нэгч биш зарим тохиолдолд бүр хэд хэдэн ментор дасгалжуулагчтай байдаг. Ментор болон дасгалжуулагч тухайн хүний амьдрал бизнест гарч буй саад дутгуудыг олж харахад нь мөн яг юу тэр хүнийг нэг газар нь гацаагаад байгааг олж мэдэхэд нь тусалж амжилт руу чиглүүлж өгдөг. Би урд нь даанч надад заагаад сургаад өгөх хүн байхгүй гэдэг шалтгаыг амжилтанд хүрч чадахгүй байгаа нэг шалтгаанаа болгодог байсан. Харин дараа нь ийм ментор дасгалжуулагч нар байдаг юм байна гэдгийг мэдээд ментор дасгалжуулагчтай болох юмсан гэж бодсон ч тэдний цагийн хөлс маш өндөр байдаг учраас тэдэнд төлөх мөнгө байх биштэй гэдэг тийм шалтгаыг тавьж эхэлсэн. Тэгээ дараа нь мундаг амжилттай хүмүүсийн гаргасан амжилтын тухай, амжилтанд яаж хүрэх вэ? Тухайн номыг уншиж тэднээс суралцах боломж бас байгаа юм байна гэдгийг мэдэж аваад маш их баяртай байсан. Ном унших нь мэдээж бодит хүнтэй тулж ажиллахаас илүү удаашралтай. Гэхдээ огт юм хийхгүй байснаас удаашралтай ч гэсэн ном уншиж мэдэх зүйлээ мэдэж авч амьдралдаа баг багаар хэрэгжүүлэх нь хамаагүй дээ. Эдгээр амжилтанд хүргэх номыг худалдан авч уншихаасаа илүү би аль болох үнэгүй олж авах арга замыг хайдаг байсан. Тиймээс найз нөхдөөсөө зээлэх эсвэл номын сан орж номын сангаас зээлж авч уншдаг байсан. Гэхдээ хамгийн энэтхтэй зээлж авсан номоо хугацаанд нь уншдаггүй байсан. Хэдий дахин сунгуулсан ч гэсэн гүйцэд уншиж амжихгүй, эсвэл уншсан ч гэсэн санд мэд уншиж хэрэгтэй мэдээлэл бүрэн гүйцэд авч чаддаггүй байсан. Тэгээд дараа нь дахиж номын сан орж зээлж авандаа гэж бодсон ч гэсэн ямар нэгэн шалтгааны үүднээс болоод авдаггүй байсан. Тэгээд нэг удаа Napoleon Hill-ийн Think and Grow Rich гэдэг номыг уншаад нэг юм маш сайн ойлгож авсан. Тэгээд үүнийгээ би та бүхэндээ хуваалцъя. One of the strange things about human beings is that they value only that which has a price. The free schools of America and the free public libraries do not impress people because they are free. Тэгэхээр ихэнх хүний хувьд үнгүй зүйл үнгүй л байдаг. Үнгүй олцсон юмд хайр гамгүй хандах, хаях, эсвэл хугацааг нь дуусгаж хүчингүй болгох зэргээр ханддаг. Үнгүй юм чи яах вэ гэж өөрсдөө ч бас тайвшруулдаг. Харин үнэтэй авсан юмдаа хайр гамтаа аль болох зөв зохистой бүрэн гүйц ашиглахыг хичээдэг. Үнэгүй зээлж авсан номыг буцаагаад өгчдөг учраас амьдралдаа хэрэгжүүлэх нь маш ховор байдаг. Яагаад гэвэл нэг удаа уншсан номыг хүн тэр болгон бүгдээрээ тогтоож чаддаггүй. Тиймээс дуртай үедээ сөхөөд өөртөө сануулж дагах боломж маш бага байдаг. Үнэгүй сургалт семинараас хүн хоцрох, бас таслах тохиолдол их гардаг. Харин төлбөрөө төлсөн сургалт семинарыг хүн аль болох алах сулгүй суух хүсэлтэй байдаг. Нэгэн төлбөрөө төлсөн учраас асуух юмаа бүгдийг нь асууж авъя. Нэгэн төлбөрөө төлсөн учраас сурах юмаа бүгдээр нь сайн сурч авъя гэсэн хандлагаар ханддаг. Үүнийг мэдснээс хойш би өөрийнхөө амжилтанд зоригтойгоор хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ бүгдээс ирэх үр ашиг маш их. Энэ талаар би амжилтын тайван номынхаа 6 дугаар бүлэг болох амжилтын түлхүүр гэдэг бүлэг байгаа. Энд тодорхой оруулсан байгаа. Эндээс унших боломжтой. Мөн Brian Tracy хэлсэн байдаг. Өөрийгөө мөн бизнесээ хөгжүүлэхэд зарцуулсан $1 эргээд өөрт $30 ашигыг авчирдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр зарцуулсан төгрөг болгон эргүүлээд бидэнд ашиг авчрах тул өнөөдрөөс эхлээд өөрийгөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж эхлэх нь зүйтэй. Өнөөдрийн миний танаас асуух асуулт юу вэ гэвэл өөрт байгаа нэг төгрөгийг өнөөдөр та юунд зарцуулж байна вэ? Зугаацахад зарцуулж байна уу? Эсвэл боловсроход зарцуулж байна уу? Энэ тухай доор ярилцээ сэтгэлдээ үлдээгээрэй. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараарай. Мөн цааш нь найз нөхөдтэй түгээгээрэй. Хүс хий хүр.